Монголын эзэнт гүрэн байгуулагдсан цагаасаа эхлэн мөн хааныг нас барах хүртэл 40 шахам жилийн дотор Монгол хаад харь орнуудыг байлдан дагуулж газар нутгаан аль болох тэвж өргөдөхийг ирмэлцэж байснаас гадна эзэлсэн улс орнуудаа нэг төвтэй буюу нийслэл хар хурмаас гаргасан бодолгод захирагдж байхад нэлээд хүч зарцуулсаар иржээ. Урдын бүх хаадын хэрэгжүүлсэн уг бодлогын үр дүнд 1260-аад оны хүртэл Монголын эзэнт гүрэн төвтэйгээ холбогдсон нэгдмэл нэгэн бүхэл улс гүрэн байв. Харин их Монгол улсыг үндэслэгч Чингис хааны гол бодлого нь тал нутгийн нүүдэлчин аймагуудын хүчин дор автан ураг тэргүүтээ олон угсааны нүүдэлчдийн их гүрнийг эмхлэн байгуулахад чиглэж байв. Мөн Чингис хаан нэгэн бодлого хэрэгжүүлж байсан нь цөөхөн нүүдэлчин аймагуд эзлэн авсан суурин соёлт түн буман иргэдийн дунд уусан холилтын шингэхээс сэргийлэх бодлого байсан ба Монголын эзэнт гүрнийг гол төлөв нүүдэлчин аймгийн хүрээнд барьж байхыг ирмэлцэж байв. Өөрөөр хэлбэл Чингис хаан суурин соёлт иргэдийн аж амьдралыг ойлгон хүндэтгдэг боловч өөрийн төрж боожсон нүүдэлчин аж байдлаа эрхэмлэн дээдэлдэг байж. Ийхүү Чингис хаанаас эхлэн Монголын эзэнт гүрэн 3 үеийн турш нүүдэлчин аймгийн цэргүүдийг Азийн цээжнээс бэлдэн гаргаж дэлхийн 408 зохист араас нь цовуулан илгээж дайтан тулалдуулж улс гүрнүүдийг сөнөөн мөхөөж явсны эцэст Монголын олон арван нүүдэлчин аймагуд төрлөх нутгаас садж одон харийн нутагт сурших ботсон байна. Тухайлбал Оросын өргөн уудам тал нутаг, Ираны тэгш өндөрлөг, Хятадын томоохон гол мөрний айс сав нутагт нүүдэлчин аймгийн хүмүүс эсгий гэрээ барин босгож амьдарсаар хэдэн үеийг үдсэн тул их нутагтайгаан мах цусаараа холбогдох сэтгэлийн үнэт мэдрэмжээ айжмаар алдаж эхэлсэн юм. Иймээс дэлхийн өнцөг булан бүр тархан суурьшсан монголчуудыг цор ганц их хааны хүсэл зоригт захирагдах явдал нэгтгэж байв. Гэвч мөн хааныг нас барсны дараагаар монголчуудыг нэгтгэж байсан уг гол сэжим нөхцөл байдал өөрчлөгдөн сулрав. Тухайлбал Хувилаа хаан албан ёсны их хуралдаагаар хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн өөрийн дүү ариг бүхийг ядч Монголын хаан ширээг булан авсны дараагаар эзлэгдээгүй үлдсэн Хятадын өмнөд хэсгийг байлдан дагуулж улмаар Хятад төвтэй улс байгуулахад гол анхаарлаа хандуулж эхлэв. Өнгөцгөн харахад Хувилаа ариг бүх хоёрын тэмцэл нь хаан суудлын төлөөх тэмцэл мэт байсан боловч өргөн хүрээгээр нь авч үзвэл Монгол гүрнийг монгол хэвээр нь байлгаж Монгол нутгийг урдын адил их гүрний төв цэг буюу дэлхийн төв хэвээр байлгахад чиглэж байв. Түүнчлэн ариг бүхийн тэмцэл нь Монгол улсын төрийн уламжлалт заншлыг баримтлан их хуралдааг Монголын нутагт хуралдуулж улс орныхон төвийг уугуул нутагт хэвээр үлдээхэд чиглэж байсан бол Хувилаан хувьд Монгол төрийн уламжлалт хэв ёсыг зөрчиж их Монгол улсын нийслэлийг харь улсад шилжүүлэн нүүлгэх гэсэн сөрөг хандлагатай байж мөн ариг бүх Хувилаад дийдсэн учир нь хүч чадал тэнцвэргүй байсан доршин. Их Монголын эзэнт гүрэн нэгэнт задран бутарч эхэлсэн тул эзэнт гүрний төвийн хүч буюу Монгол нутагт буй ноёдын хүч ихэд сүлдэн эцэст нь ариг бүх ганцаардахад хүрчээ. Гэтэл Хувилаан захиргаанд өмнө зүгт байлдаж явсан Монголын их цэргийн хүч байснаас гадна Хятадын шорон түмэн цэрэг хийгээд эдийн засгийн асар их нөөц баялаг Хувилаан гарт байсан тул ариг бүхийг эсэргүүцсэн тэмцэх бололцоо бүрэн бүрдсэн байна. Хувилаа хаан ширээний төлөөх тэмцэлд ариг бүхийг ядсан явдал нь Монголын эзэнт гүрний нийслэлийг Хятадын нутагт шилжүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн юм. Учир нь Хувилаа хаан Хятадыг удаан хугацаанд захирахын тулд тус орны нөлөө бүхий хүмүүсийг өөрийн тавд татан оруулах ёстой гэсэн бодлогыг баримталж байв. Хувилаа Хятадд хэд удаан хугацааг өнгөрүүлсэн тул өөрийн гэсэн Монгол сэтгэлгээ нь устж үгүй болон күнзийн сурталт Хятад бичгийн түшмэл Дю Бинжүний зөвлөхөөг ягштал дагах болжээ. Хятадын төвийн ба орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг Хятадын хуучин ёс заншлаар нь сэргээж засаг захиргааны байгууллагуудад Хятад түшмдийг томилох болов. Мөн күнзийн сургаалыг Хятад даяар ихэд тэтгэн дэмжиж төр барих ажилдан шууд хэрэглэж эхлэв. Хятадын уламжлалт заншлыг дагаж оны цол хэрэглэж эхэлсэн ба хаан төр барьсан 1260 оноос эхлэн он цагаа чүүн хэмээн тоолох болж 1265 онд ариг бүхийг бүрэн дарж авснаар Чи Юан хэмээх шин цаг тооллыг үүсгэсэн байна. Нэгэнт Хятадын бүх уламжлал он тооллыг дагаж мөрддөг болсон цагаас эхлэн Хувилаа хаан өөрийгөө бүх монголчуудын төдийгүй Хятадын хаан ширээг зөв ёсоор залгамжлагч нь мөн хэмээн үзэх боджээ. Хувилаа хаан 1271 оны 1-р сараас эхлэн их Монгол улсын нэрийг их Юан болгон өөрчлөв. Ингэж өөрчлөхийг түүний Хятад зөвлөх болон эрдэмтэд санал болгосон ба энэ бүх өөрчлөлт нь ухтаа Хятадын өнгөрсөн төрүүдийн хэвшилт ёсыг дуурайхад чиглэж байв. Учир нь Хятад ёсонд бол нэг төр мөхөж өөр нэгэн төр шинээр байгуулагдахад заавал утга бүхий шин нэр өгдөг заншилтай. Юан гэдэг үг нь их үүсвэр, үр удам, язгуур үндэс гэх мэт утга хадгалсан Хятад үг юм.
Үнэн дээр бол Юан гүрэн байгуулагдсанараа Монголын түүхэн хөгжлийн хувьд нэг их сайн зүйл болсонгүй. Чингисийн байгуулсан их Монгол улсын бие даасан засаг төр энэ үед үндсэндээ мөхөж эхэлсэн ба Эсэнт гүрнийг байгуулсан Нүүдэтчин аймгийн Үлхий нутаг буюу Монгол нутаг Юан гүрний зах хязгаар Аз бүглүү нутаг болон хувирч мартагдахад хүрсэн байна. Нийслэл хар хором хот, захын нэгэн жижиг хот болон хувирч Монголын түүх Юан гэсэн нэрийн дор Хятадын түүхийн нэгэн хэсэг болон бичигдэх болов. Чухам Монгол бол Хятадын их гэр бүлийн нэг хэсэг гэх зохиомол түүх нь Хувилай хааны хийсэн уг харлахын шийдвэрийн хорт үр дүн юм. Үүгээр барахгүй Хувилай хааны үед Монголын нийгэм нэгдмэл төвлөрсөн шинжээ алдаж өөр хоорондоо уулзраа ололцохгүй байх хоёрдмал шинжтэй болж эхэлсэн юм. Бүр бодит жишээ дурдвал их Монгол улсын үед буюу Хувилайгаас өмнөх хаадын үед Монголын их хаан Монголын бусад хаант улсын тэргүүд ноёдыг хар хором хотноо эргэж дуудахад бүгд товлсон цагтаан ирдэг байв. Энэ ч утгаараа Монголын хаад хар хором хотыг бодлогын төвшөнд Монгол угсаатны төвцөг байлгасаар иржээ. Гэтэл Хувилайн үед Ил хаант улс, Цагаатан улс, Алтан ордны улсын хаад ноёд Монголын их хаанд захирагдхаа болов. Учир нь Монгол гэдэг улс нэгэнт байхгүй болж Хувилай дан ганц Хятад гүрэнтэй зурлцсаар нэг насыг барсан түүхтэй.